За сонсогчдоо Монголын радиогийн өглөөний зочны цаг эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр сонсогч та бүхэндээ маш хэрэгтэй мэдээлэл өгөхөөр сонирхолтой зочинтой уулзуулж байгаа. За Монгол Академи Улсын төсөв төлөвлөрийн газрын систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Мягмар Сүрэн яг одоо ирсэн байна. Тэгэхээр Мягмар Сүрэнтэй ярилцах гэж байна. За бидний хэлж сурснаар бол Mongolia аппликейшны талаар илүү тодорхой чухал мэдээллүүдийг өгч байгаа. Тэгэхээр төрийн үйлчилгээг захимжуулж байгаа Mongolia төслийг бол 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн. За сайн байна уу та? Сайхан амарсан уу? Сайн байна уу? Сайхан амарлаа. Үндэсний радиогийн одоо сонсогч та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. За Mongolia application гэж бид хэлж сурсан. Mongolia application-ыг хэрэгжилж байгаа хүмүүсийн хувьд, сурсан хүмүүсийн хувьд цаг зав хэмнэж байгаа, мөнгө хэмнэж байгаа. За тэгэл ерөөсөө энэ хотын төвчрэлд бол ямар байгаа вэ тийм ээ? Нэг газраасаа бид аваад ажиллаа бүтээчихэж байгаа. Түүнээс биш одоо 1 2 3 бичиг баримт цуглуулах гэж хаана очиж төвдөрч, хаана очиж очирлаж, хаанаас авах нь одоо ингээд бас нэг явдал чирэгдэл болдог байсан шүү дээ. Маш их цаг зав хэмнэж байгаа үйлчилгээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр Mongolia системийн талаар та эхлээд нэг танилцуулаач. Ямар одоо мэдээж хэрэгцээ шаардлага бол байсан. Эхэлжсэн талаасаа ч гэдэг юм уу? За Mongolia энэ одоо төсөл буюу энэ төрийн үйлчилгээг захимжуулах нэг цонхоор үзүүлэх энэ үйлчилгээг маань одоо 2019 онд санаачлаад одоо Болор Эрдэнэ дарга маань анх санаачилж эхлүүлээд яг 2020 оны 10 сарын 1-нд 23 байгууллагын 181 одоо үйлчилгээтэйгээр ингэж анх нэвтрүүлсэн. Үүнээс хойш яг 2 жилийн хугацаанд маш амжилттай, маш хурдтай одоо хэрэгжсэн. Яг энэ төслийг яг санаачилж хэрэгжүүлээд явж байх хооронд бас ковид бас нөлөөлсөн. Тэгээд яг нүдэ олсон яг ковидын нөгөө хөл хориотой үед төрийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлсэн байсан бас маш онцлогтой, маш амжилттай явсан, иргэдтэй айгу маш хэрэгцээтэй юм үйлчилгээ болсон гэж харж байгаа. Яг өнөөдрийн байдлаар энэ одоо үйлчилгээ маань нийт 63 байгууллагын төрийн байгууллагын тэгээд орон нутгийн улсын чанартай 2000 гаруй үйлчилгээг бүр захимжуулсан, зайнаас авах боломжтой болсон байгаад байна. Тэгээд одоо яг ашиглаж байгаа хэрэглэгчийн тоол 1.5 сая хэрэглэгчтэй болсон байна. Ихэнх нь гар утсаараа ашиглаж байна. Энэ нь бол нөгөө Монгол улс ер нь маш хурдтай захимжиж байгааг илэрхийлж байна гэсэн үг. Манай улсын иргэ одоо 3.4 саяас 1.5 сая нь насан туршидтын бараг 75% нь захимаар зайнаас төрийн үйлчилгээг авч чаддаг болж байна. Залуусын хувьд бол одоо бас судалгаанаас харахад зүгээр ингээд бид өөрсдөө ажиглаж байхад захим хэрэглээ маш өндөр болсон байгаа. Тэгэхээр би зүгээр яг иргэн хүний хувьд тийм ээ анх удаа Mongolia аппликейшнаар системээр ингээд үйлчлүүлэе гэж бодоход хэр хялбар вэ? Хэр ойлгомжтой вэ? Одоо настай хүмүүс гэртээ сууж байгаа л үр хүүхдүүдээрээ заалахгүйгээр хин нэгэн залуу хүний тусламж авахгүйгээр ороод би нэг ажлын газрын тодорхойлолт за эсвэл сурсан газрынхаа тодорхойлолтыг лавлгааг авлаа гэж бодоход хэр ойлгомжтой бол ер нь маш хялбар, маш ойлгомжтой байгаа. Стандартынхаа дагуу одоо дэлгэцийн зохиомжт иргэд маань нэг зүйл дээр маш анхаарах хэрэгтэй байгаа. Цахим орчинд нөгөө аппликейшн ашиглахдаа хүн өөрийгөө бүртгүүлдэг шүү дээ. Тэр хэсэгт жоохон төвөгтэй гэж хүмүүс хардаг. Энд юу нь яг нөгөө одоо хэрэглэхэд хэлбэр байдлаасаа хүмүүс төвөгшөөгд байгаа нь яг юунд байдаг вэ гэхээр цахим орчинд яг энэ хүн Мягмар Сүрэн мөн үү гэдгийг таних хэрэгтэй нь улс өөрөө. Энгийн зүгээр онлайн шоп ч юм уу аппликейшнууд бол ингээл би өөрийнхөө барьж байгаа утасны дугаарыг бүртгүүлээл тэгэл нэвтрээл одоо үйлчилгээг авдаг бол танд яг таны цалингийн мэдээлэл оршин суугаа газрын мэдээлэл, таны хувийн мэдээллийг бүгдийг чинь өгөх гэж байгаа учраас таныг яг энэ хүн мөн үү гэдгийг таних нь маш чухал. Тэгэхээр 2 3 алхамтайгаар ингэж нэвтэрдэг. Нэг удаа ингэж хичээгээд ойлгоод төвшөөхгүй нэвтэрсний дараа бол дахин нэвтэрэхэд маш хялбар байгаа. Тэгэхээр битгий яг өөрийгөө таниулдаг хэсэг дээр бусад энгийн зүгээр онлайн шопинг ч юм уу онлайн худалдааны аппликейшнийг шиг амархан байх хэрэгтэй гэж ингэж ойлгохгүйгээр маш хичээж байгаа л нэг удаа нэвтэрчихэд цаашдаа маш хялбар бүх үйлчлэгийг захимаар авч болж байгаа.
Сая таны хэлдгээр бүртгүүлэхэд нэг юм шат амжилгууд байгаа. Тэрэн дээр баг зэрэг төвөгтэй санагдаж магадгүй гэж байгаа. Мэдээж ямар нэг зүйл захимжих тусмаа хажуугаар нөгөө цахим гэмт хэрэг гээд асуудалтай зүйлс их гарч байгаа штэ. Та мэдээлэлээ ямар нэгэн газар хэлбархан бүртгүүлжүүл одоо тэгэл бидний дансны мэдээлэл цаашлаад бүх мэдээлэл гарч болохоор хүмүүс болгоомжтой, хянуур, за бас хэсэггүй хугацаанд төвчээртэй хандаасаа гэж хүсэж байна тийм ээ. За тэгэхээр e-Mongolia аппликейшн цаашаа ямар зүйлс хийхээр төлөвлөж байгаа вэ нэмэлтээр? Маш хурдтай улам хөгжин, технологиуд улам шинжлэгдэж сайжирна. Яг e-Mongolia буюу энэ Монгол улсын төрийн үйлчилгээнийг захимжуулж байгаагийн хувьд бол эхлээд бид нар төрийн үйлчилгээ ийм байх хэвээр ингэж явж байна гэдэг байдлаар нь ийм бит хэлбэрийг цахим хэлбэрт оруулчихж байгаа. Эргээд цахим хэлбэрт оруулсныгаа дахин сайжруулах хэвээр. Сайжруулахдаа манай энэ академи нь өөрөө иргэдтэй үйлчилдэг лавлах төвтэй үйлчилгээний нэгдсэн төвтэй тэндээс иргэд маань юу хүсэж байна гэдгийг ингээд сонсоод тухайн одоо 7 хоногийн ч юм уу ингээд хамгийн өндөр ингээд үзүүлэлттэй 5 одоо сайжруулах санал ч юм уу тий иргэд ойлгохгүй байгаа эсгийг ингэж байнга сайжруулж явдаг. Ер нь нөгөө иргэн төвтэй нөгөө иргэд одоо аж ахуйн нэгжүү хүсэж байна тэнд тэрийг харж гаад бүр ингээд тасралтгүй сайжруулалт хийж ахаар байгаа. Тэгэхээр яг одоо тий 25 он гэхэд ер нь дуусчин даач гэдэг юм уу тийм зүйл огт байхгүй. Бид нар одоо төрийн үйлчилгээ маш олон төрөл байгаа. Тэгээ дөнгөж одоо 2000 гаруй үйлчилгээл нэвтрүүлсэн байна. Энэс цаашаа бараг ер нь бол гадна улс одоо өндөр одоо энэ цахим хөгжлөөрөө тэргүүлж байгаа улсын хувьд бол төрийн үйлчилгээ авахд зөвхөн биетээр очиж гэрлэх үйлчилгээ л авдаг. Бусдаар одоо сонгуул бүр том хэмжээний сонгуулаа хүртэл ингээд цахимаар өгж байгаа. Тэгэхээр бид нар одоо ерөөсөө болоогүй л эхэлж байгаа. Гэтэ маш хурдтай маш сайн эхэлсэн гэж үзэж байгаа. Одоо яг энэ e-Mongolia аппликейшнаас 2000 гаруй үйлчилгээг авч байгаа гэсэн үү? Тэгэхээр би бол ерөөсөө миний мэдж байгаа, миний хэрэгэлсэн гэдэг юм бол их цөөхөн байна. Тэгсэн чинь одоо та хэлээж яг иргэдийн хамгийн их хандж байгаа үйлчилгээ авж байгаа одоо юу гэдгийг лавлгаанууд нь мэдээллүүд нь ямар мэдээллүүд энэ 2000 гарангаас ер нь бол улсын бүртгэлийн ерөнхий газар гээд одоо манай иргэдийн бүхэл ихэнх одоо үйлчилгээ авдаг байгууллага байна. Ер нь хамгийн их үйлчилгээ гэх юм бол за нийгмийн даатгалын шимтгэлийн одоо төлөвлөсөн хэсэг тий одоо зээлийн мэдээллийн сан та одоо энэ зээлтэй юу зээлтэй хэсэг тий иргэний оршин суугаа газрын тодорхойлолтой нь тэгээд дөрөвт бол иргэний өрнөмөлхний лавлгаа авж гин вакцины гэрчлэгээ бол сая нэг жилийн өмнө бол топ байсан. Одоо бол ингээд 5-д ч ихсаад эхэлж байна. Тэгээд жолоочийн мэдээллийн лавлгаа, автоэврийн хэрэгслийн торгуулийн одоо торгуулаа төлж байгаа үйлчилгээ, лавлгаа гэхээсээ илүү үйлчилгээ байна. Тэгээ үл хөдлөх эд хөрөнгөтэй хэсэг лавлгаа, тэгээд жолоодох эрхийн одоо оноо топ 10 одоо энэ лавлгаа үйлчилгээнүүдээ ингээд бид хэд шууд өдөр тутамдаа нэг цагийн хоцрогдолтой хараа явдаг. Тэгээд бараг 10 дахь нь гэрэлсний бүртгэлийн лавлгаа гэх. Тийм ээ. Ингээ харсан чинь нэрээ ийм чухал хэрэгслүүдийг бид шууд ингээд интернеттэй цахим орчноор гаргуулад аваад баталгаажсан байдаг. Тэгээ хүн юмыг их амархан мартах юм тийм ээ. 2019 оноос өмнө одоо энийг жишээ нь ингээд нэг альбан газар очиод лоожрол дараалал ингээд бөө явдал чирэгдэл болоод авдаг байсан чинь одоо ингээд цахимаар шууд авдаг болчихжээ. Өмнө байсныгаа одоо бараг мартах шинжтэй болоод ирсэн байна. За сонсогчдоо өнөө өглөө Монголын радиогийн зочноор e-Монгол Академи улсын төсөв төлөвлөрийн газрын систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Мигмар Сүрэн оролцож байгаа. Тэгэхээр e-Монгол одоо төслийн талаар, академийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ярилцж байна. Танай хамт олон хэдүүлээвэ? За манай хамт олон одоо нэг 90 орчим болсон явж байна. Нилээ өргөжсөн манай баг. Ер нь бол 2 чиглэлд ажиллаж байгаа. Мэдээж систем одоо энэ e-Mongolia аппликейшн илүү хөгжүүлнэ. Энэний ард бол энэ системийн маань дэмжиж байгаа маш олон систем байгаа. Жишээ нь бол нөгөө төрийн мэдээлэл солилцооны үндсэн одоо систем байна. Мэдээлэл хүргэж байна. Таны мэдээлэлд хандах юм бол таны мэдээлэлд энэ байгууллага таны зөвшөөрлөөрөө ийм хуулийн заалтаа руу хандж гин гэдэг мэдээлэл өгдөг систем байна. Үндэсний нөгөө цахим шуудангийн систем байна. Ер нь ингээд ард нь юм дэмжих системүүд байна. Таныг яг
яг энэ хинбэ гэдгийг баталгаажуулдаг систем байна. Гэх мэт үндсэн системүүдийг хариуцаад явж идэг баг байна. Том баг байна. Нөгөө талд нь бол нөгөө бид нар ингээд цахимжуулах тусам иргэд маань маш сайн ашиглаж байх хэрэгтэй тий. Тэн дээр цахим ур чадварыг нь хөгжүүлдэг тийм баг байгаа. Тэгэхээр ингээд ирээд хүнтэй яг цахим системүүд аваад явна, иргэдийнхээ ур чадварыг сайжруулна, мэдээллийн аюулгүй байдлыг хангуулна ч гэдэг юм те. Ийм баг байгаа. Багийн хувьд бол яг дан залуучууд ажиллаж байна. Багаар ажиллаж байна. Тэгээд ажилдаа төвлөрөхөөс гадна бас сонирхлоороо те англи хэлний клуб, киноны клуб гэх те залуучууд болохоор илүү сонирхолтой ийм гой баг бүрдээд ер нь ажиллаа эхэлсэн маш ирч хүчтэй. Ер нь орой өвжгүй суун, хагас бүтэн сайнгүй суун. Тэгэл ажилдаа ханцаа шумлал орцсон. Тэгээ 2 жилийнхоо амжилттай ухтаал явж байна. Энэ нөгөө Mongolia болоод Mongolia Academy гэдэг ингээ хоёр анз байгаа дээ. Эний ялгаа нь яг юу юм бэ? Mongolia Academy гэдэг нь манай байгууллагын нэр байгаад байгаа. Энэ Academy гэдэг нь бол нэг талдаа бол ер нь бол миний ойлгосноор яг нэрний учир нь бол ингэж тухайн салбарыг улсынхаа хэмжээнд яг стандартын дагуу стандарт бий болгож яг хөгжүүлэхийн тулд бодлогынхаа хүрээнд гаргасан хуулиудынхаа хүрээнд хуулиудынхаа хэрэгжүүлэлтийг хангуулахын тулд мэргэжлийн боловсон хүчин нарийн мэргэжлийн хүмүүсийг баг болгож ингэж ажиллуулж байгаа. Энийг бас нэг талаар Academy гэж нэрлэдэг байгаа. Зөвлөх үйлчлэгээ үзүүлэнтэй бусад төрийн байгууллагад яг энэ цахим шилжилтийнхаа тухай тий. Нөгөө талдаа бас Academy гэдэг нь иргэдийн боловсрол тий. Төрийн албан агчдын цахим боловсрол тий. Тэрэнд ингээ анхаарч байгаа учраас бас яг Academy гэдгээр ингээд хоёр төрлийн утгатай юм байгуулгын нэр байгаа. Дотроо манайх бол нэг сая 4 цахимтай холбоотой 4 хууль багц хууль одоо улсын хурлын маань батлаад 5 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн. Яг энэ хууль дээр бол нэг үндсэн болон дэмжих системүүд гэж. Яг энэ системүүдийг ингээ хариуцсан явж байгаа хэвээр. Энэ системүүдийн нэг нь Mongolia гэдэг төрийн үйлчилгээний нэг цонхоор олгох тий төрийн үйлчилгээг нэг цонхоор олгох систем. Нэг нь бол системийн нэр ах нь нэг нь байгууллагын нэр ах. Түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө судалгаа байсан. Эхний топ 10 үйлчилгээ гэдгсэн. Тэгэхээр маш олон одоо 2000 гаруй үйлчилгээ байна гэж байна. Энэ топ 10-аас гадна иргэд нэрээ энийг мэдээд хэрэглээ сурчих юм бол энийг чухал байгаа юм да гэсэн өөр тийм одоо хүмүүсийн тэр болгон мэддгүү. Тэгсэн хэрнээ та хэд энийг нэг хэрэгжилжээсэ гэд ингээд бодоод байдаг, сурталчлаад байдаг ч гэдэг юм уу. Ийм үйлчилгээ нь ямар үйлчилгээ вэ? За хөдөө орон нутгийн иргэд маань ялангуяа малчт маань ингээд малаа тоолуулд юм байна л да. Тэгэд дараа нь одоо зээл авахдаа ч юм уу миний ойлгосноор би тэдэн малтай мал тоолуулсан гэдэг тодорхойлолт авдаг юм байна гэж харсан. Тэгэхэд одоо мал тоолгынх нь тийм би хэдэн мал тоолуулсан гэдэг мэдээлэлээ захимаар авах боломжтой байх жишээний саяхан 10 сарын 1-ний өдөр чинь Ахмадын баяр өдөр болсон. Тэгэхэд тэтгэвэр тогтоолтын бас лавлагыг авах боломжтой болсон. Энэ нь болохоор гадагшаа визэнд орох ч юм уу тий өөр газраас одоо зээл авах ч юм уу ер нь тэтгэвэр тогтоолтынх нь бас лавлгаа хэрэгтэй байд юм байна. Тэгэхээр настай хүмүүс маань тэтгэврийн насны хүмүүс маань ингээд лавлгаа авахын тулд бас нэг тийшээ явна гэдэг чинь бол хүндрэлтэй шүү дээ. Бүр залуу хүмүүсээсээ хүндрэлтэй учраас бас бид нар яг ингээд маш эрэлттэй үйлчилгээнүүд гэж харж байгаад бас 10 сарын 1-нд цахимжуулж оруулсан байгаа. Ер нь нэмээд ер нь маш олон үйлчилгээ байгаа. Үйлчилгээ дэснээс ингээд яг хэрэг болсон үедээ хайхаш ингээд завтай үедээ Mongolia аппликейшн руугаа нэвтрээд ер нь ямар үйлчилгээ байдгийг ингээд нэг сайхан үйлчилгээ нь ямар байгууллагуудын үйлчилгээ байгаа ингээд байгууллагууд руу ороод үйлчилгээнүүдийн нэг харцсан байвал дараа нь маш хэрэгтэй байдаг. Яг мэдээлгүй иргэн ханаас авах вэ гэд бодоод ямар нэг тусгай дугаар руу залгах ч юм уу нэг бол нөгөө байгууллага руугаа шууд явж очино л гэдэг төсөөлтөй байгаа. Тэрнээс өмнө өөрийнхөө цаг завыг хэмнэх мөнгөө өмнөхийн тулд нэг завтай үедээ сайхан ороод ямар үйлчилгээнүүд байна бүгдийг ингээд сайхан хараад тэгээ дараа нь тэнд байсан шүү дээ. Би бол хувьдаа л өөрөө тэгж ашигладаг. Тэгээ бүгдийг чэйжлэх байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ороод
нэр эн чинь орсон байгаа шүү дээ. Нэр эн чинь гэдэг. Сүлдө оруулсныгаа мартаад эхэлчихлээ ажиллаж байгаа юм чинь. Тийм байна. Тэгэхээр хөдөө орон нутагт байгаа одоо малчид өндөр настангууд ийм үйлчилгээ авъя гэд хэрхний ээлжинд бол ялтчгүй хүнээс тусламж авах хэрэгтэй болно. Тэгэхээр хамгийн ойр тусламж авах интернеттэй ийм захим орчин гэхээр баг байдаг юм уу эсвэл сумын төв дээр очноо. Халамжийн ажилтан байх уу? Танахаас тэр одоо газрын ажилтнуудыг яаж чадахжуулж байгаа вэ? Тэр газрын ажилтнууд одоо нэг малчин очоод нэг төрийн насны настай хүн очоод энэ мэдээллийг надад хэвлээд өгөөч гэж гаргахад өөрөө мэдлэг хэр байгаа бол хамтарч ажиллаж байгаа юу? Яг энэ хүмүүстэй зориулаад яг аппликейшн шууд татаж аваад интернет орчин байхгүй ч юм уу. Нэг бол бүр смарт утасгүй ч хийж болно. Энэ үед бол нөгөө яг 330 суманд ер нь юу үйлчилж байгаа оператор. За. Тэрийн одоо ийм Монголын үйлчилгээний нэгдсэн төв гэдэг байдлаар яг битээр яг оператор гэдэг хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүмүүсийгээ бид нар байнгын ингэж сая 21 аймгаар яваад бүгдийг ингээд нөгөө сургалт өгсөн. Одоо ингээд зайнаас сургалтаа орж байгаа. Дээрээс нь яг нөгөө операторууд чинь ажиллаа сольж болно шүү дээ. Тэгвэл дараагийнх нь хүндээ аль болох заагаад явах хэрэгтэй. Амжихгүй бол одоо онлайнаар им Монголын Актимаас сургалтаа аваад иргэдтэй үйлчлээд явж байгаа. Тэгэхээр суман дээр очиход бол ямар ч байсан ингээд та ухаалаг утас байхгүй ч гэсэн үйлчлэгийг аваад ажил бол бүтнэ гэж ойлгож болж байна. Нэг цэгээр үйлчлүүлчихнэ. Бас нэг асуулт байна. 2000 гарan энэ үйлчлэгийг аваа. За эхний топ 10 үйлчлэгийг аваад ямар нэг газар ингээд албан газар бичгээрөнд бүрдүүлээд очлоо гэхэд энэ ингээд зөвшөөрөгдөж байна, зөвшөөрөгдөхгүй байна гэсэн асуудал ерөөсөй байхгүй. Тийм. Одоо сая 74 лавлага тодорхойлтыг натратаар баталгаажуулах шаардлагагүй боллоо гэд мэдээ гараад байгаа тий үздсэн бол энэ маань юу гэсэн үг вэ гэхээр яг им Монголиа энэ системээс аппликейшнаас лавлага тодорхойлтоо ингээд авж гин аваад заавал хэвлэх шаардлагагүй тухайн байгууллагатаа ингээд шууд ингээд илгээх боломж байгаа шеэр хийх гэж байгаа шүү дээ. Илгээх боломж байна. Нэг бол үнэхээр харуулад үйлчлүүлэх хэрэгтэй бол үйлчлүүлж болж байна. Хэвлэх хэрэгтэй бол яг тухайн хүн өөрөө боломжтой хэвлжиж болж байна. Гол нь тэрийг ингээд ямар нэг натратаар ч юм уу их хувийн тамхтай юм цаас гэж шаардлагагүй болсон байгаа. Тухайн үйлчилж байгаа байгууллага тэрийг яаж баталгаажуулж байгаа гэхээр бүх лавлага тодорхойлтын хажууд нэг юм дөрвөлчин хар юм QR код гэдэг шүү дээ. Тэр кодыг ингээд одоо буцаагаад энэ Монголынхаа аппликейшнаар уншуулахаар яг усаас өгсөн хөлбөр ингээд зэрэгцээд харагдчихна. Тэгэхээр ингээд хүчинтэй эсгийн шалгах боломжтой. Та нар заавал натратаар батлуулах ч юм уу хэвлээд гарын үсэг зурлах хэрэгтэй байж гэх юм ингэж явах ямар ч шаардлагагүй болсон байгаа. За баярлалаа. Их цаг мөнгө хэмнэжин. Тэгэд одоогоор захим хэлбэрт ерөнхийдөө хот суурин газраас бусад газар ер нь шилжиж эхэлж байгаа учраас нэг юм бодиттой юмд одоохондоо илүү хандж байгаа бах тийм ээ шүү. Тэр газраасаа илгээхээс илүү ингээд гар дээрээ хэвлж очиод энэ байна гэдээ аваад очихлох нь илүү бодиттой санагдчихж байгаа баха. Энэ нөгөө захим тоон гарын үсгийн талаар та нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөж яг л одоо хүмүүс ингээд тоон гарын үсгээ аваад нэг код аваад эсвэл тэрийг өөрийнхөө нэрээр болгох хэрэгтэй юм болов яах хэрэгтэй юм бол нөгөө маш олон коднууд нууц үгэн дотор ингээд төөрчдөг штэ. Тэгэхээр миний захим гарын үсгийн тоо айл үлээ гэдэг энэ захим тоон гарын үсгийн талаар одоо яг нэг тийм нэгдсэн ч гэдэг юм уу тодорхой сайн ойлголт байхгүй байгаа даа шиг байна. За яг тоон гарын үсэг гэдэг ойлголт маань өөрөө яг юу вэ гэхээр тухайн хүнийг одоо цаасан дээр би гарын үсгээ зурдаг. Яг тэрийг захимд хөлбөр шилжүүлсэн гэсэн үг. Дээрээс нь хамгийн одоо анхдагч хэрэглээ нь бол яг намайг танихад бас ашиглаад байгаа. Тэгээд энийг одоо олон төрлөөр иргэдэд олгож байгаа тоон гарын үсэг байна. Сургуулиудаар олгоод байгаа гэдэг маань нөгөө төрийн албан агчид олгоод байгаа гарын үсэг гэсэн. Ер нь бол тоон гарын үсэг бол 3 төрөл байгаа. Нэг нь одоо аж ахуйн нэгжүүдэд олгож байна те компаниудын захирлууд ч юм уу те тэр аж ахуйн нэгжийг төлөөлөх гар үсэг гэсэн. Хоёр дахь нь болохоор одоо төрийн албан агчид одоо албан тушаалын гар үсгүүд байна. Зайнаас ингээд төрд нөө цаасгүй төр явах гэдэг шүү дээ. Зайнаас өөртөө ингээд гар үсэг албан бичиг дээр гар үсгээ зурч. Иргэнд зориулсан тоон гар үсэг нь бол одоогор 2 төрөл байгаа байна. Нэг нь иргэний үнэлгээнд дээр суурилсан. Одоо шинээр сая 7 сарын 8 сарын 12-нд орсон уу ингээд аппликейшн бас одоо гар утсанд суурилсан тоон гар үсэг болгож байгаа. Яг иргэд маш ойлгомжтой хамгийн хэлбэрийн эхний ээлжинд ашиглая гэвэл шууд аппликейшн суурьтай тоон гар үсэг авчих. Тэгээд 4 оронтой кодыг өөрөө одоо хамгийн нөгөө мэддэг хэлбэрхэн тоогоороо зохиох боломжтой байна. Тэгээд
яг энэ тоон гарын үсэг гэдэг маань цахим орчинд нэгдүгээрт өөрийгөө таниулахад маш амархан болно. Бид хоёулаа яриа эхлэхдээ нэвтрэхэд жоохон төвөгтэй байна гэд яг тоон гарын үсгээ гар утсны суурьтайг нь авчих юм бол маш хялбар нэвтрэлттэй болчихж байгаа. Өөрийгөө альва юм руу одоо өөрийгөө нэвтрэж ороод ингээд үйлчлэг авах гээд байна гэдэг чинь өөрийгөө таниулах гээд байгаа л гэсэн. Тэгэхээр тоон гар үсгээр чинь таныг таних нь маш амархан байдаг учраас алхамч цөөхөн тэгээд нэг 2 3 удаа хэрэглээл ингэдэг гэж сурчин. Хоёрдугаарт нь ирээдүйд нөгөө гэрээ контракт те өвлүүл хөв залгамжлах одоо юу байдгийг бүх юм дээр нөгөө хүн гарын үсэг зурх бол цахим орчиндөө зурх боломжтой болоод ингээд сайжраад улам хөгжөөд явна. Наан ингээд бэлтгэл ажлаа хангаад тоон гарын үсгээ тарааж эхэлж байгаа. Энэ дээр тэр нөгөө 4 оронтой код маш олон энэ тэн чэйжлэх гээд байна гэж байгаа те. Ер нь бол иргэн бол тоон гарын үсгтэй тэрэн дээрээ нэг 4 оронтой кодоо хинт ч өгдөггүй маш нууцлцсан өөрөө мартдаггүй нэг тэр хэсэг дээр маш сайн анхаарч байгаа юм бол энэ бараг бүх юм дээр ашиглагдах хэвээр. Одоо нөгөө энэ тийм чэйжлээд байгаа коднууд чи оронд тоон гарын үсгэл ашиглагдах хэвээр. Тэгж цаашдаа хөгжлөн тэгж явах юм. Бүх юм дээр нэг кодо хийчих нь вэ штэ. Тэгэхгүй одоо энэ олон нууц үгэндээ төөрөөд ингээ андуур чигээ блоклуулад байдаг тохиолдол их байгаа. Анх тоон гарын үсгээ авцсан тэгсэн ер нь ашиглаж үзээгүй байгаа. Тэгээ дээрэс нь тоон гарын үсгээ мартцсан, гар утсанд ирсэн код нь байхгүй болцсон бол одоо яаж сэргээж эргэж өөртөө амархан хэлбэр тоогоор солих уу? Ер нь бол иргэний өмнөлөхийн суурилсныгаа мартсан бол яг уу дахиад очиж авах ч юм уу те. Ер нь нэг яг л нэг өөрийн болгох л хэрэгтэй. Ер нь мартсан тохиолдолд буцаад пүк кодороо сэргэн пүк кодоо мартсан бол одоо яг өөрийн биеэр очиж өөрийгөө дахиж би яг мягмар сүр мөн шүү гэдгээ илэрхийлж хийж аавна. Нөгөө хүмүүс тоон гарын үсгээ авахдаа зайнаас л авчмаар байна штэ гэл те. Таныг цахим орчимд зайнаас таних гээд байхад таныг нэг удаа биеэр чинь таних ёстой л болоод байгаа. Энийг нөгөө иргэд маш сайн ойлгох ёстой байгаад байна. Дээрээс нөгөө цахим одоо шилжилт хийх тусам иргэд маань маш өөрөө маш хариуцлагатай энийгээ маш их дэмжиж одоо нөгөө юм Монголиа академи дээр байгаа нэг 90 хүний ажил биш те улс орон даяар ингэж нэгдэж нэг гэр бүл шиг ажилласнараа яг жинхэнэ цахим үндэстэн болвол маш их зардал те цаг хугацаа хэмнэж нөгөө айгүй юм хөгжил маш зөв хурдтай явах гээд байгаа л гэсэн. За тэгэхээр одоо яг тоон гарын үсэг тараагдж байгаа. Хүн болгон тоон гарын үсэг гэж юу юм бол за би нэг авандаа гэж бодож байгаа бол эхлээд авахдаа та маш хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна. Тэр тоон гарын үсгээ сайн цээжлээрээ юм дээр тэмдэглэж авах уу яах вэ гэхгүй би одоо жишээ нь 100 тоон гарын үсэг уг нь авсан. Тэгсэн нөгөө утсанд ирсэн мессеж байхгүй болоод одоо би ямар тоо байсан бол гэдгээ мартцсан. Хаана очиж авах уу гэдгээ ингээд нэг эргэлцсэн. Тэгэхээр яг өнөө маргааштай хэрэглээ маань байхгүй байгаа болохоор ингээд яваад байгаа. Тэгэхээр анх тоон гарын үсэг авах гэж байгаа хүмүүс энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй юм байна шүү. Тэгэхээр өнөөдрийн зочин бол маш хэрэгтэй мэдээлэл өгч байгаа. Та нэвтрүүлгийн ярилцлага эхнээс нь сонссон бол Монгол Академи Улсын төсөв төлөвлөрийн газрын систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Мягмар Сүрэн бидэнд Mongolia аппликейшны талаар, за хөгжүүлэлтийн талаар хизээ эхэлсэн ямар баг хамт олонтой ажиллаж байгаа, цаашдын ирээдүйн зорилго ямар шинэ ажил нэвтрэх гэж байгаа гэд бүх мэдээллүүдийг ерөнхийдөө өглөө. Танд маш их баярлалаа. Танаа хамт олонд 2 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 10 дугаар сарын эхний 7 хоног үргэлжилж байна. За баярлалаа. Одоо энэ цахим хэрэглээгээ одоо сайн ашиглаж өөрийнхөө цаг хугацаа, мөнгө одоо хэмнээд одоо энэ үнцэнтэй цагаа гэр бүлтэй хайртай хүмүүстэй зориулаарай л гэж уриалмаар байна. За та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Энэ олон мэдээллийг бид замын төвжрэлд хүүхдүүдийн ажилгаар амьдралын хажуугаар ингээд очир дараалд үүсгэл авдаг байсан бол маш хялбархан гарын одоо ингээд гар утсанд ороод ирсэнд их талархаж байна. Сонсогчдынхаа өмнөөс бас баярлж байгаагаа илэрхийлье. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олондоо амжилт хүсье.